Жил радио 88 урлагийн дээр суват харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 нүбүрийн даваагаас баасан гарагийн ягэн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс урлагийг мэдрий гэсэн уриатаагаар сонсдог урлаг нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 12-ны лавг гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг. За сонгодог урлагийн булангаараа шууд хүрэхэд бэлэн болсон байна. За сүүлийн үед сонгодог урлагийн булангаараа битээр чинь киноны хөгжим их ярьдаг болсон шүү дээ, тийм ээ. За өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд төргий. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар автомашины радиатор, парк, кондишны асуудлыг бидэнд даатах гэсэн уриатаагаар 22 жилийн туршлагатай анхдагч авторадиатор сервис. За мөн Morinaga Dars гэдэг Япон шоколад хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За ингээд эхлээд хөгжмөө сонсоод тэгээд дараа нь манайхаа одоо шууд хөгжмөө сонсонгуудаа ямар кино вэ гэдгийг шууд мэднэ. Бас л сонгодог кино дөө. Тэсрэлт хэсэг кино шүү бас тий. Үнэхээр супер. За. Саяныхад бол бригада цувралын одоо гол хөгжим нь явж байгаа тий. Өнөөдөр би 2000-ад оны ихэнх баг дунд үед юм да. Оросын байтугай Монголын үзэгчдийг байлдан дагуулсан Оросын алдарт бригада олон ангид киноны хөгжмийг онцолж байгаа. За бригада киног бол монголчууд бид сайн мэднэ. Бүр 2002 онд бүтээгдээд дэлгэцэнд гарсан 15 ангитай энэ киноны үйл явдал нь энгийн нэг цэргээс халагдсан Саша Белов гэх залуу хэрхэн төр задарсан шин цагийн Орос оронд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийг үүсгээд толгойлогчонд болоод за тэгж явсараа байгаа сүулдэ бүр ороо бусгаа цагийн үед бол бүр ус төрч хүртэл болчихоо. Тэгдэг. Ингээд явж байгаа тухай гаргадаг ийм гангстер төрлийн кино байгаа. За Аватар фильм гэж Оросын бас энэ шин цагийн нэлээд том кино продакшн байгаа. За энэ фильм Аватар фильм студийн бүтээл энэ кино бол Российн сувгаар 2002 оны 9 сарын 23-ны өдөр анх нээлттэй хийж цацагдчихсан байна. За гол дүрд нь жүжигчин Сергей Безруков. Сергей Безруковын олон киног бид нар дараагаар нь үзсэн. Саша Белов таартай болоогүй охтууд тухайн үед үлдээгүй болтлоо үццгээс нь л дээ ер нь. Үнэ. За тэгээ Сергей Безруковоос гадна Екатерина Гусева, Андрей Фанин, Дмитрий Дюжев, Владимир Вдовиченков, Павел Майков гэдэг ийм хүмүүс бол гол дүртэн тоглосон байгаа. Бригада кино Оросын дэлгэцийн урлагийн салбар дахь гангстер төрлийн бүтээлүүд дотроос бол ноён оргилд зүү ёсоор тооцогддог. За мэдээж социалын үед бол ийм кино ихт хэцүү байсан. Тэгээд арчил гарсны дараагаар ч гэсэн ийм кино янз янзаар хийгдэл яваад байсан. Бид нар ч одоо Хэрэг гэдэг нэг киног мэдж байгаа, Үнс гэдэг нэг киног мэдж байгаа ингээд янз янзын кинонууд гарсан. Гэхдээ ямар ч те одоо энэ юу гэдэг бригадатай бол барьцгаар тийм кинонууд болж чадаагүй. Ингээ одоо ч гэсэн 25 UB2 чинь байн горс кино гаргадаг штий. Цувралууд гараал эдээ. Гэтэ би үздэг л байхгүй. Яг нэг сууг солиол явж байгаад ингээ харагддаг штий тий. Тэгээд маргааш нэгээс солгоор бас л нөгөө чинь тэгэхээр энэ олон анги гэм байх гээд ойлгочихж байгаа байхгүй. Тэгтэл яг ингэж бригадаг үтсэн шиг Оросын олон ангит кинонуудаас бид нар бригадаг айгүй хүүцсэн. Тэнгүүдээ нөгөө нэг хөөхөн төрх албаггүй бас нэгэн шуурж үзсэн тий. Хоёр тааняг үзсэн тий. За тийм тэнгүүдээ тэрнээс хойш зөндөө олон цувралууд гарч ил байдэ. Нэг ийм халзан толгойтой нэг ийм мөрдөгч байдаг аахгүй юу? Тэрний айгүй олон цуврал байдаг. Одоо ингээд тэд гээл гараад байдаг. Тэгээд тэр ингээ одоо ч гэсэн 25 дээр гарч ил байдаг. UBS гарч ил байдаг. Тэгээд ерөөсө тэрийг одоо хүн үздэг юм уугүй юу? Би аль сайн мэдэхгүй.
Галтгоо цувралаас үүдэлтэй нэг баахан юмнууд байгаа. Оо, галтгоо ч супер штэ нэрээ. Тийм штэ. Баахан кинонууд байгаа л да. Тэд нар бас нэлээх гэрсэн. Яг Оросууд нэг тийм инээдмийн мөртлөө хөөхөн нэг анги дотроо нэг юм амьдралын сонин юмыг харуулсан тийм кинонууд дээр бүр ингээ гарччлаа штэ. Тэгээд дээрэс нь нөгөө нэг яг одоо жишээлбэл нэг 2 явааных ингээ кино байдаг байхгүй хүүхдүүд нь солилцсон. Тэгээд тэр мөр бол ингээд яг ингээд нэг юм хөгжилтэй нэг бүтлгүй аамаавыг ингээ гаргаад байгаа мөртлөө тэр Орс нөгөө уудаг аав дампуурдаг тэр өвөө тэгээд яг нэг юм яг юм амьдралын бодит юмыг яг ингээ гаргадаг учраас хүмүүс татагддаг байгаа Орс ирэл. Нэг анги дээр нэрэ тийш гэмээр нэг юм заавал байж тий надад бас гал хөөгөө явчих. Тэрийгээ тойроод ингээд галтгоогийн нөгөө нэг зүүрлүүд нээдэг шүү дээ. Одоо ингээд нөгөө нэг Максим хин хоёр нөгөө нэг зохион байгуулагч хүүхэн хоёр ингээд юу яалаа гэнгүү тэрийг ингээд нэг юм хоолоор ингээд дүрсэлдэг те ингээд юм бөлгөлж агаар дэвэрч агаар ч гэдэм үү те. Тэр дүрлэл мөрлөл амар хөөрхөн шүү нэг юм сонио. Тэд нар чинь гэнт ингээд бүр Оросын цагаан хааны үеийн баатар гарч ирж бүгд бүглээ солиоруулна шүү дээ. За би бол тэ энэ бригадагаас хойш үзсэн бас нэг маш хөөрхөн кино бол юу? Безруковын тоглосон нэг тосгоны цагдаа болоод байдаг. Тосгоны цагдаа болдог. Юу гэдэг үлээд энэ чинь хэсгийн байцаагч хэсгийн төлөөлөгч жилөө. Тийм тэр өстө хөөрхөн кино байсан бас их үзсэн. За нохоо боддог. Тийм. Нохоо боддог. Энэ дурак одоо ингэ дахиад эзэн нь бодохгүй нохоо бодоод байдаг. За бригада кино ингэсэн. Найруулагч нь бол Алексей Сидоров гэдэг нөхөр. За Алексей Сидоров энэ бригада киногоо бүтээхдээ ингээд нэг хүн чинь ингээд нэг онгодоо сэргээдэг юм үзэж хардаг штэ. Тэр нь мэдээж Америкийн алдарт загламалсан эцэг. За дээр нь Америкт нэг удаа. За дээр нь Аль Пачиногийн тоглосон нэг юм Харт аймагны 8-ачны дүр бүтээдэг нэг Соривт гэдэг кино байдаг. Scary Face гэдэг баха. Тэр киноноос энэ урам зориг ерөн сэтлүүдэд олж авч байсан гинэ. За ойрмогхон энэ киноны талаар одоо үзээгүй хүмүүс байвал би киноныхоо үйл явдал одоо эхлэлийг нэг эргэн сануулж яах ярина. За эхлээд юугаа ярьчих. Хамтран ажиллагчаа ярихгүй бол бас нэлээ урт тийм ярих гээд. Окей. За тэгээ. За Аламадротод 16 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд дадаг сураатаагаар 22 жилийн туршлагатай анхдагч Авторадиатор сервис хамтран ажиллаж байна. За тийм би хэлээд байгаа шүү дээ. Эднээр би нэлээд удаа очисон. Тэгсэн эднийх чи ийм нэг юм радиаторын галерей шиг газар штэ ингээд тойроод бүх юм ингээ хан туургаад байгуурна радиатор пар мар тэр одоо бодвол кондишн юмтай холбоотой юмнууд байдаг байлгүйдээ зүгээр үзэсгэлэн шиг тавьсан байдаг. Тэгээд энэ бол юу юм гэхэлэр 2003 оноос хойш энэ зөвхөн л авторадиаторыг оролцсон нөхдүүд. 3 үеэ дамжаад гэж байгаа шүү. 3 үе дамжаад энэ парны дод банк тэгэл кондишн тэ радиатор одоо пар чи ингээ зарим пар олддгүй юм байна л да ингээ. Бас уу. Тий. Одоо шинэ цагийн зарим машинуудыг ч гэдэм ховор машинуудыг олдохгүй. Захиалж авснаас хийлгчж болдог. Эдгээр хийдэг. Ямар мундаг юм бэ тий. За. Одоо манайхан нөгөө монголчлон гэж ярьдаг штэ тий. Оо за. За тэгээд дээрэс нь түрүүний анжгаа хэлсэнчлэн 22 жилийн туршлагатай энэ бол бага биш хугацаа шүү. За нэг зэрэг 6 засварчтай ажилладаг учраас маш түргэн шуурхай. За зогсоол сайтай ингэдэг гэсэн цаашаага том хашаант руу оруулаад тавьждаг гэсэн тийм бэлэн болсон машина. Ааха. За тэгээд хотод руу болоо хөдөр нутгийн унаанд мопедоор шуурхай үргэлт хийгээд өгчнө. За тэгээд та өөрөө яг очиж одоо машин тэргээ янзлуулах гэх юм бол дарь их рүү ерөөсөө эргээл 300 м яваал нэг салбар нагаал нөгөөх нь хуучин 22-ын давчаа Mac компани хажууд төв зам дагуу байгаа. Тэгээд та 8000 2000 за мөн 99 T6 2000 гэсэн утсуудаар холбогдоорой. Тэгээд Авторадиатор Монголиа гэж крилэр бичээд пэйж рүү орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар автомашины радиатор, парк, кондишны асуудлыг бидэнд даатах сураатаар 22 жилийн туршлагатай анхдагч Авторадиатор сервис хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид нар бригада гэдэг киноны талаар юу гэж байна. Би тэгээд нэг эхлэлийг нь ямар ч хэлсэн яриад өгчээ. За киноны үйл явдал 1-р анги дээр яадаг вэ гэхээр 1997 оны
үйл явдал гардаг. За энд бол Саша Белов болон Белов хоёр найзынхаа хамт автомашин дэлбэрсэн осолд орж байгаагаар эхэлдэг. Нэг дөрийн театрын чөлөө театрын гадаа өөдгөн дэлбэрээд за энэ бол бидний эсрэг хийж байгаа үйл явдал юм а гэд зүхтдэг штэ. Энэ бол яг энэ бригада буюу тэдний хамтрал нөхөрлөлийн төгсгөл эхэлж байгаа энэ үеийг харуулж байгаа байхгүй. Киноныхаа тэлж эхэлдэг билүү? Тэгдэг штэ. Надаа болохоор штэ тий одоо яг ихэнх үе гингүүд эн чинь нэг ийм тосгон шиг газар бүгээд космосын аавынх нь космос ч нөө гайгүй айлын өгч штэ тий. Космосын аав сансрын аавынх нь цуслангийн байшинд байж исэн чинь нөгөө талд нөгөө хийл тоглоод байдаг ихнэр нь одоо яг тэр чинь энэчнээс үсэрдэг байхгүй. Энэчнээс үсрэнгүүд яадаг вэ гэхээр Афганистан цэргийн албаа нэр төртэйгээр халагдаад ирж байгаа цагаана гэж нөхөр. Энэ чинь бол Бели гэдэг хочтой Саша Белов ирж байгаа юм л да. За энийг хэн тосч авдаг вэ гэхээр астрофизикч автаа баян айлын хүүхэд Кос буюу космос. За мөн 50 дөлгөөхөн Fox ч найз Фил болон за нөгөө зөвхөн зөги бол нэг юм сэрэг залж нөхөр байдаг шүү дээ. За энэ гурав бол бага насных нь гурван найз нь ухтаа авч байгаагаар үйл явдал нь эхэлдэг. Fox ч найз Фил нь зөвлөлт толгойд улсын спортын мастер болсон байх бол Кос зөгийн хоёр нь бол захуудаар ингээ яваад иркет хийгээд мөнгө авдаг ийм ажилтаа болсон байдаг шүү дээ бүр. Айл язуур иркетер болсон байдаг. Энэ ажилтаа Сашаг нийлхийг ятгадаг. Белов төгтөн харин үгүй гэдэг шүү дээ. Үгүй би ийм дээрэмч болохгүй юу ярьж байгаа. Би одоо коллеж сурна. Бүр мэрэгчлээ хүртэл сонгоцсон байдаг. Би галтуу судлаач болно гэж санаад. Игдэг штэ. За тэгээ яг цэрэгт явахаас өмнө үерхэжсэн Лена гэдэг хүүхэн байдаг штэ. Лена гэд бүсгүй өөр залуутай үерхдэг болцсон байдаг. Тэнгүүтээ тэрнтэй очиж уулзангаа нөгөө залуутай түр тар хийгээд сүултээ дуэлдэн гээд дуэлээч хийгээд тэгээд цаашаа ялалт байгуулцдаг. Энэ үеэр тэр дуэлд ялагдсан нөгөө нэг залуугийн хамаатных нь ахна гээд нэг нөхөртэй гэмт хэргийн бүлгэлттэй сүлбэрдэг нэг нөхөртэй юу яадгийг. Нэг нөхөр гараад ирдэг. Тэр нь болохоор нөгөө нэг Владимир Каверин гэдэг нөгөө нэг эднийхэнтэй бүр төгсгөл ботал заваарал дайсан нь одоо яваад идэг нөхөр намхан нөхөр байдаг штэ. Нөгөө нэг Чеченд бас байлдаж явж ирсэн нэг хурууг болцсон нэг зүүн гаруу. Тийм баха. Тэр үү. За ингээд Саша болон Сашагийн бүлэглэлийн цаашдын залалтайсан өнөх тагжгал нөхөр. Дүүл мөн баха. Тагжгал нөхөр чи ингээ гараад ирдэг. За тэгэнгүүтээ жинкнээсээ цагдаа сэргийлэхээс зүхтэж хэд хоног бүгийгээд космосын аавын лагерын байшинд бүгждэг. За ингээ байж байхдаа Саша чинь хамар хашааны хийлчин бүсгүй олоод харждаг шүү дээ. Цонхоор харждаг. За ингээд дурлаад өө цагдаа магдаад хөөгдөж байгаагаа мартаад хот орж би концертыг нь үзнэ гэж. Тэгээд тоглолт үзгээр явдаг юм. Ингээд үйл явдлууд нь цаашаа олон сонирхолтой одод өрнөө явждаг. Удахгүй Москвад очиод урлагийн сургуулийн шалгалтын дээр Италийн хийлч хөгжмийн зохиолч нэг Паганини алдарт 24 гэдэг аялгауг нь хөгжимддөг нөгөө хүүхэн чинь. Тэр хөгжмийн сонсгоно. Таныг яриад дуусны дараа. За ер нь бол киноныхоо зохиолын дагуу Саша Белов өөрөө анханасаа хүссэндээ гангстер болчихоогүй. Харин дэмий мөчөөрхөл, атаа орсол, авилга хэл ахвал цагдаагийн мушгилтаас болж эргэлт буцалтгүй гэмт хэргийн замд хөл тавьж байгаагаар үйл явдал цаашдаа асар сонирхолтойгоор өрнөдөг. Тэгдэг яг ингээд харж байгаатай ингээд нөгөө нэг галдууллын судлаач болох гэжсэн залуу ингээд ийшээч нэг мөргөж мухардаал тийшээч нэг мөргөж мухарцаар хагаад ингээд гэмт хэрэгтэй болчдөг. Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч болчдөг. Гэтэ манай хүний толгойл амар ажиллана штэ тий. Яа бас эвгүй штэ. Жижиг юм дээр ажилтдаг. Мангар азтай. Тий. Тэгээ бас амар эрсдэлтэй юм руу ордог зөрөгтэй. Тий. Тэгээд хаана үлээ гүрж рүү очичдаг үлээ. Гүрж рүү очиод нөгөө нэг баахан машин ачуулах гээд очисон чинь нэг гүржийн мапын толгойлогч нар ирсэн чинь нөгөө цуг байлдажсэн баг энэ ээждэг шүү дээ. Тийм. Түүнээс шууд тэнд чинь яг хоёр талаасаа бодолцох гэж идэг шүү дээ. Тийм. За, найруулагч Сидоровын хувьд Игорь Проблев, Александр Валидинский нарын хамт энэ кино зохиол айл язуур 1998 онд бичсэн байсан юм билээ. Ингээд хямралын үеэр бичсэн киноны зохиол бол дарагдаад байсан. Гэхдээ ингэдэг юм. Кино зохиол дээр ингээд дүр хөгжүүлэлт гэж нэг юм байдаг байхгүй юу? Дөрүүдтэй яг ямар характертай байх юм, энэ нөхөртэй ингээд үхэх юм уу, амьдрах юм уу те. Энэ нөхөр тэр одоо гол дүрийг
яаж чимж өгч туслахаар оролцох эдэр гэдэг юм уу. Төр хөгжүүлэлт гэж нэг юм байдаг. Одоо ч баг ингээд нүүрэн дээрх сорвтой байх юм уу? Ямар хувц сунар өмсдөг байх юм те. Ямар хил зүгтэй байх юм. Шүлсээ байн хайддаг байх юм уу гэдэг. Энэ төр хөгжүүлэлт нь бол нэг актер сайн хийгдэггүй байсан ч гэсэн энэ бол киноных нэг санаа нэг ойролцоогоор баг 80% орчим бичигдсэн. Бодит явдлуудыг цуглуулад. За. Энэ тэндгөөс юм сонсогдоод байгаа шүү дээ. Тэгж гинэ, ингэж гинэ, тэнд ч ингэж гинэ. Тэднийг цуглуулж ингэж явсаар хагаад баг 80% нь бодит явдлаас сэтүүлсэн гэж байгаа шүү дээ. Ингээ бичсэн байсан. За учир нь зохиолчид хууль хүчнийхнээс гадна тухайн үед эд Манданбаатар чавсан гэмт хэргийн бүлэглэлийн том дунд гаруудаас өгсүүлээд бүр баг гаруудтай нь хүртэл уулзаж ярилцаж ингэж зохиолынхоо санаануудыг авсан. Үнэхээр түүж авсан. Тийм байна. Үнэхээр. Тэгээ дээрэс нь эн чинь тухайн үеийн нийгмийн байдлыг бол бүр яг боддоор тод томруунаар эн чинь түүхэл ахгүй түүх штэ. Тэгээд үзүүлчих жаал гэсэн үг штэ тий. Тийм яг Москвагийн хуучин оруулалтын хэсгийг харуулхад амархан байсан. Хөгжиж амжаагүй байсан учраас хажуудлын Москвад хөгжиж бусад газар нь хөгжөөг байсан учраас хажуудгийн хотод очиход л хангалттай зураг авалтын объект нь байжсэн л. Яг үнэ. За зарим нэгэн их сурвалжууд бол бичснээр Саша Беловын дүрийг 1986 оноос хойш Москвад хүчирхэгжин гарч ирсэн Ореховскийн гэмт хэргийн бүлэглэл гэж байсан юм байна. За энэ бүлэглэлийн толгойлогч Сильвестр буюу тракторчин хочид Сергей Тимофеев гэдэг бодит хүнээс сэтвэлсэн гэж үздэг юм байна. Энэ хүн бол бүр 80-аад оны сүүлчээс эхлээд 90-ад оны ихэнх хүртэл Москваг ингээ айдас хүйц давтуулж ирсэн юм аюумшигтай гангстер юм байна л да. За ингээд энэ нөхрийг сүултээ дийлэхгүй ингээд баг Москвагийнхан тэр чигээрээ айдаг баг хууль хүчнийхэнтэйгээ айдаг байсан юм шүү. Ингээ байж асан чинь авраг 1994 онд Mercedes-Benz машинтай байж хата дэлбэрээд нас гарсан юм байна. За. Үүгээр бол энэ хүнийг баргал дэлбэлээ ийцсэн юм байна. Тийм байна. Зохион байгуулалтаагаар алдсан гэсэн үг байхгүй алсан юм байлээ. За дараа нь бас нэг шуум тэгдсэн. Манайхан ч гэсэн энийг сонссон доо. Энэ Бригада гэдэг киног чинь Москвагийн мафийн санхүүжүүлсэн гинлээ гэл. Тэгээд яасан гэхэлэр наадвал чинь тэгж хийгдсэн кино юм гинлээ штэ. Москвагийн мафийн мөнгөний гаргаа хийцэн. Тэгээд энэ муусаа эмэгтэй жүжигчд нь хөрхи мафийнхны дарамтанд дор баг ингээд секс болчлт нь байж идэх гинлээ. Ярээ явагдаад тэгээд энэ нэлээд газар авсны дараагаар Россия сувг бол хэлсэн. Үгүй энэ санхүүжилтийг манайх бүрдэн гаргаж байгаа маа. Энэ хийж байгаа кино продакшны өөр продакшн хийж байгаа боловч санхүүжилт нь 100% манайх шүү гэж ингэж хэлснээр энэ яриа нэг намдсан байт юм байлээ. Тий. За Бригада киноны продюсер Анатолий Сивушев гэдэг хүнийг энд бас ярих хэрэгтэй болчихж байгаа юм. За. Яагаад тэгэхээр хинч таригдаагүй 3 залуу нэг зохиол бичиж байгааг дуулаад уншиж үзсэн байгаа очиж. Тэгээд Мосбелм дотор өрөө гаргаж өгөөд буцалтгүй дэмжлэг үзүүлсэн. Бүр. Та гурав наадхыг хөгжүүлгээд. За. Тэгээд бас болоогүй бичиж байгаа ажилтнаа зөвлөх нэрээр зөвлөх за мөн ахын нэрээр оролцохгүйгээр залуу аюуснуудад итгэж байна гэж итгэл үдүүлснийх нь хариуд 3 зохиолч кино зохиолынхоо эхэнд ингэж бичиж талархлаа илэрхийлсэн байдаг гинэ. За. Бурхан өршөөг ирээдүйн кино бүтээгчдийн төлөө оруулсан хувь нэмрийн төлөө бидний загалмайсан эцэг болсон Тоолиогийн төлөө хундгаа өргөе гэж бичсэн байдаг гинэ. Мөн ч хүндлэн шүү дээ. Тийм шүү дээ. За ингээд Безруковыг анх таарахгүй гэж үзчихлээ. Тэгсэн Сергей Безруков мафийн боссын дүр бүтээхэд биеэр намхан дээр нь им наад чи нэг номхон царайтай штэ. Тийм гимт хэргийн царай байхгүй. Нэг тийм онц сурлагтны царайтай гэж хүртэл гологдож байсан гэж. За, онц сурлагтны юу. Тэгээд энэ дүр дээр Оросын мандаж явсан олон зуун залуус ирж пороо бохсон ч гэсэн найруулагч нь яг эцсийн бүдэгт бол 28 настай байсан гэдэг бол 27 ч үлээ. Энэ Сергей Безруков гэдэг энэ залууд киноныхаа амин сүнс болсон залуугийн дүрийг бүтээх боломжийг найруулагч олгосон. Безруков ч ураад гисэн. Угаасаа Безруковыг би бол Бригада кинон дээр Саша Беловын дүрээр л мэддэг болсон. Тэрнээс хойш Безруков дийлдэг үлдээ. Тийм шүү дээ. Тэгээд цаадах чи ерөн цаашаа зүгээр ураад явуулсан. Тэгээд сүулдэ өөрөө
найруулагч, продюсер болоод одоо Безруковын кинонууд гэдэг кинонууд бий болчиход шүү дээ. За харин нөгөө живтгар зөвүүн цагдаа байж байгаад улс төрч болдог Каверны дүрийг бүтээсэн Андре Панинтай найруулагч Сидоров нэг л уулзаад таалагдсан. За. Энэ Панин бол яг болох юм байна. Тэгсэн нөгөө Панин Тэнгэрийн өрн хөлс нэгэд хөвчихсэн байдгийг. За. Продюсерууд нь уурлаад өөр жүжигч оол гэсэн ч гэсэн найруулагч Сидоров Панин л энэ дүрийг бүтээхгүй бол өөр хэн ч гаргаж чадахгүй гэдгээд хөвчихсэн. Эцэст нь киноны продюсерууд найруулагчийн төрсөн өдрөөр нь Панины хэлсэн үнийг нь төлөөд ингэж найруулагчтай бэлэг болгон барьж байсан гэж. За. Ингэж л одоо энэ алдарт юу гэдэг кино Бригада гэдэг кино бол бидэн дээр хурж ирсэн байна. Ийм түүхийг бүтээсэн. За одоо тэгээ та бүхэндээ энэ кинон дээр тоглогддог тэр агуу юугийн хийлийн гоцлтыг сонсгоно. Энэ бол ойлгоо сургууль дээр нөө чөтгөрийн аялал гэж хийлийн чөтгөр гэгддэг байсан. Паганины аязыг тоглож байгаа бичлэг. За ингэн одоо төгөлдөр морин уурынхаа хийлийнхаа тоглолоо хэсэг сонсоод за тэнгуүтэ ардаас нь залгуулад одоо энэ ч угаасаа ийм болсон байхгүй яг цувралын албан ёсны саундтрекер гаргасан Бригада гэд Оросд нэг удаа гэдэг бүр ийм цомог гарцсан байгаа. Тэр Оросд нэг удаа цомгийн 14 дахь аялал буюу Сүүдэр гэдэг бүтээл үргэлжлээд хүрнэ. За тэгээд би дараа нь нэвтрүүлгийнхаа төгсгөлд нь бас яг энэ Оросд нэг удаа цомгийн 14 дахь аялал буюу энэ амьдралд лав үгүй гэдэг бүтээл энэ баг нөгөө сүүлийн хэсгийн тэр ушаалтын хэсэг дээр явагддаг аяг баг шүү заяа. За ингээд бит хоёр өнөөдөр нэвтрүүлгээрээ энэ киноны дөрвөн хөгжмийг сонсгосон гэсэн үг шүү дээ тийм ээ. За. Нэг гоё ихлүүлнэ. Ихсэн зүй юм байна. Тэр нөгөө албан ёсны саундтрекуудын багтаасан цомогт багтсан Сүүдэр гэдэг аялал байх нь шүү дээ тийм ээ. За хоёулаа хамтран аялагчаа танилцуулаад миний мэдээлэл рүү орё. Улаанбаатар хотод 16 цаг 36 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар Morinaga Dars гэдэг Япон шоколад хамтран ажиллаж байгаа. За энэс идсэн үү? Үгүй. Яа идсэн шүү. Юу штэ бид нар ингээд одоо ингээд офис байхгүй нэгээ ингээд байхад нь юм задалсан ч гэсэн ширээн дээр нь ингээд нэг тавьдаг ш нэг юм ширхгээр наа за тэр чин шүү. За ёо хэл ам хэрүүл тэмцлээ гэж эцдийн хүлээн зөвшөөрүүлээ ш та. За энэ юм байна. Morinaga брендийн энэ Dars гэдэг чоколад нь бол Японд хамгийн их алдартай
ийм шоколаднуудын нэг гинэ. Тэгээ хүмүүс яагаад энийг ингэдэг вэ гэхээр хайр дүүрэн шоколад гэж ингэж нэрлээд идэг юм байна. Дарс гэдэг нь жижиг хэсгүүд туваагдсан байдаг болохоор хүмүүстэйгээ ингээ хуваалцахад амархан хугалж мугалдгүй юм байлна шүү дээ, тийм үү? Тэгээд хайртай хүмүүстэйгээ хуваалцаж хайраа хуваалцаарай гэж ингэж хүсэж байгаа юм байна. За энэ шоколадны нэг гоё юм нэртэй тий. Аманд оронгууд ер нь би Япон бичээнд амар дуртай байдаг аахгүй юу? Япон хамтднууд нэг юм өвөрмөс нялуун биш заяа. Тэгээ энэ шоколадны Дарсын Моринагийн Дарсын хамгийн гоё юм заяа. Аманд ороод ингээл амар гоё өөрөө ингээд шууд уусаал хайлан за. Тэгсэн мөртлөө гарт наалтдаг. Нөө шоколад шиг ингээд гар завруулаад жоохон барингууд нь хилцаагаал явцдаг. Тийм байхгүй. Тэр нь айгуу гоё заяа. Тэгээд яагаад тэгэхээр тусгай жураар бэлтгэсэнд бол аманд ороод хайлдаг бүтцтэй. За тэгээд тэр тусгай сүүний амт нь танд сэнгэнсэн ийм гоё мэдрэмжийг өгнө. За тэгээд нэг ийм их сургуультай хамтран судалгаагаар Дарсын сүү амт нь одоо аз жаргалын мэдрэмжийг төрүүлж улмаар инээмсэглэлд хүргэдэг болохыг тогтоосон гэдэг байгаа байхгүй. Гэхдээ зүгээр ингээд одоо энэ дээр чинь нэг ийм хөөрхөн панданы зураг өгдөө. Ийм инээдсэн панда айгүй игдүүтэй заяа. Тэр панданы зургийг хараад тэг ингээ хүмүүс инээгээд энэ шоколадыг худалдаж аваад байдаг гэсэн. Жижиг дөрвөлжин хэмжээтэй гинэ. Энэ айгүй шинжлэх ухаан хэмжээ гэж байна. Яг амд таардаг гинэ. За. Эмэгтэй хүмүүс ч бас амаа нэг том ангаан байргүй байдаг. Яг үнэ. Яг тэрэнд ингээд таардаг. Тэгээд нэг нэгээрээ савлагдсан учраас хүч гаргаал таснаас гээл наашин цаашаа өсөргөж мэсэргээд ингээд ах юм байхгүй. Ийм амар гэж байна. Тануусын амны хэмжээс ч гэсэндээ энэ бухын дуудсаар хийсэн байна. Арай л их вэ шүүгээд балгалтаараа хэмждэг өстэй танаас. За тийм байна. За тэгээд энийг та бүхэн хаанаас авч авах вэ гэх юм бол бараг бүх супермаркетуудад байгаа. За дээр нь ая тухтай дэлгүүрүүд буюу CUGS25 энэ дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Morinaga Dars Япон шоколад хамтран аялагч байна, баярлалаа. За сонсдог урлагийн нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс урлагийг мэдрий их суриатагаар сонгодог урлагийн болонгоор өндөр Бригад олон киноны хөгжмийг та бүхэндээ танилцуулж байна. За Оросын бүх цаг үеийн хамгийн алдартай гэмт хэрэгтэй мафтай цувралыг нэрлэл гэвэл ёстой нөгөө нэг захын орос хүн Бригадаг бол нэрлдэг. За яахаарахгүй тухайн 90-ад онд засаг төрөн солигдсон, төр улсын задарсан, ороо босгоо нийгэмд гаарч байсан гэмтэргийн бүлэглэлийнхний тухай одоо дунд нь орцсон мэт юм сэтгэл төрүүлдэг энэ киноны хөгжмийг Оросын хөгжмийн зохиолч Алексей Шилигин бичсэн. За нөгөө найруулагч Александр Сидоров гэдэг хүн ингэж хэрвээ энэ зохиолыг бичээг бол хэрвээ энэ киног өөрөө гардаж найруулаг бол магадгүй Бригада өнөөдрийн бидний мэддэг энэ мундаг бүтээл болохгүй байх магадлал байсан ч гэж үздэг. Тийм. За яагаад гэхээр хөгжмийн зохиолчийн тал дээр нилээд ийм хатуу хандсан юм байна л да. Тэгээд өөрөө зохиолоо гардаад биччихээд байдаг. Өөрөө тэр гэмт хэрэг гарч байсан 90-ад ондоо амьд байгаад үздсэн байдаг. За цагдаа хууль хяналтын байгууллагаас гадна гэмт хэргийн бүлэглэлийнхэнтэй бүр өөрөө уулзаад түрүүний таны хэлсэнчлэн 80 гаруй бодит цуглуулад дотор нь ороод уур амьсгалыг нь мэдэрчгсэн байдаг. Ямар сайндаа л ингээл төсөөлөлдөө буулгасан кинонд нь таарах хөгжмийг бичиж чадах хүн байгаа эсэхэд нөхөр бол нилээд эргэлзэж байгаад киноны хөгжим бичих тал дээр нилээд туршлагатай Алексей Шилигин хандсан юм байна л да. Тэгсэн чинь нөгөө Шилигин гэдэг нөхөр нь өөрийнх нь бүр бодож төсөөлж байснаас ч хувь илүү хөгжмийг биччихсэн. Хамгийн супер нь. За түрүүн таны ихэнд сонсгосон тэр Бригадагийн гол хөгжмөөс гадна өнөөдөр миний сонсгосон энэ төгшөөртэй Өвшонзонгаа авах үед тоглогддог хөгжим тэргүүтээ нийт 18 бүтээлийг Бригадад зориулж Шилигин бичсэн. За харин хөгжмийн эрхийг нь BMG Russia худалдаж аваад Бригада Орос нэгэн удаа гэдэг нэртэй цомог болгон худалдаанд гаргасан нь тухайн үед бол маш өндөр гүлгээтэй цомгийн тоонд орж исэн. За сая одоо бидний сонссон энэ сүүдрэг гэхэд жишээлбэл энэ цомгийн 14 дахь аюу ахна шүү дээ, тийм ээ. За харин цомогт багтсан саундтрекүүд буюу албан ёсны дуунууд дээр нь киноны хэсгээс оруулж гисэн буюу нөгөө харилцан яриануудыг инштгэж өгсөн бүр супер. Яг бүр ингээд яг нөгөө киногоо үзэж байгаа юм шиг мэдрэмж аваа. Ингээ явж ирсэн гинт жоохон багасч ирсэн харилцан яриан орж ирээ үргэлжлээ явчихсан. За хөгжмийн зохиолч Алексей Шилигний бичсэн албан ёсны хөгжмөөс гадна энэ кинонд за Юрий Шатунов
Белые розы шатуно. За Depeche Mode, Женя Блюсо болон Snap зэрэг олон хамтлаг дуучдын дууг аль биесны эрхтэйгээр бол ашигласан байдаг. За мөн түрүүн хэлсэн Италийн нэр тгийлч Николо Паганигийн Caprice дугаар 24-гийн хийлийн гоцлол бүтээлийг ашигласан байгаа штэ тийм ээ. За хамгийн гол нь аль биесны эрхтэйгээр ахгүй дандаа энэ айгу мундаг. Энэ ч бас уран бүтээлчдийн хувьд айгу том соёл ахгүй юу тийм. За зураг авалтын хувьд 2000 оны 9 сараас 2001 оны 9 сар хүртэл бүхэл бүтэн 1 жил үргэлжилсэн. За 15 ангитай киноны хувьд тэгэхээр 1 жилийн турш зураг аавна гэдэг чинь бол асар урт хугацаа. Одоо ингэ бодох юм бол за 1 жилийн хугацаанд тест тэгэлгүй яах вэ? Тэгэхээр чинь юу гэсэн үг вэ? Сардаа 1-ээс 5 ангийн зураг авчихсан гэсэн үг шүү дээ. Сардаа. Яг уу ер нь энэ яагаад ингэж удаа үргэлжлээд байдг вэ гэхээр 4 улирал гардаг кинонууд ингэж байдаг. Ааха. Улирлуудынхаа зургийг авах гээд хүлээгдээд ингэж байдаг тал бас байна. Одоо би тэгээ хамгийн зүүн фактуудыг ярих гэж байна заяа. За Москва хотод ихэнх зургийг авсан ч киноны дундуур Чечен дөрөндөг үйл явдлыг Дубна болон Талдомын галдрын буудлын дээр авсан. За харин нөгөө нэг зөрүүд найруулагч маань маш зөрүүд одоо тэр нөхрийг Паганиныг те үгүй энийг л тоглуулна гэдэг Паниныг авчирсан байгаа сте. За тэгвэл энэ зөрүүд найруулагч маань кинондо бүх зүйлийг боддоор хийнэ гэж зүтгэсээр хагаад ганц ч компьютер эффект ашиглаагүй. Энэ бол супер заяа. Тэр бүх дэлбэрэлт буудалцаан бүгд боддоор зураг авалтыг хийсэн гэсэн үг боддоо. Тэгвэл тэр одоо нэг техникийн албыг нь бол мундаг нөхөдүүд хариуцчих шүү дээ. Тийм. Маш олон машин дэлбэрдэг штэ. Тийм. За бас л зөрүүд юм болохоор Супер 16 гэдэг хальсан дээр киногоо бичсэн. За ингэснээр яасан байх нөө бригад цуврал Оросын дэлгэцийн урлагийн түүхэнд хамгийн өндөр өртгөөр бүтсэн цуврал болж Россия цовог 180 мянган ам долларын төсөв гаргаж ээжээ. Тухайн үед бол өстой мангар их мөнгө заяа. За инфляцаар тооцох юм бол одоогийнхоор 317 мянган доллар болно. Тэгэхээр Монгол мөнгө рүү шилжүүлэх юм бол 1.1 тэрбум төгрөг гэсэн үг аахгүй юу? За яг үгүй одоогийн лаг Холливуд кинонуудын хажууд бага мөнгө шиг сонсогдож яж болохч 23 жилийн өмнө тийм үү? Хинийч танихгүй шахуу залуу найруулагч, залуу жүжигчдийн баг Оростой хориотой шахуу байсан мафийн тухай кинонд энэ хэмжээний мөнгө зарна гэдэг нь өөрөө тухайн үед бол маш онцгой үзэгдэлсэн байхгүй юу? Тийм байна. За гэвчиг бригада дэлгэцэнд гараад үнэхээр тесрэлт болсон, маш их амжилт олсон. За цуврал амжилт олсны дараа кино багийнхан 3 цагийн турш үргэлжлэх уран сайхны нэг ангид кино маркер киногоо танаж монтажлаад бэлдсэн байна уулна. Тэгсэн чинь тодорхойгүй шалтгаанаар цацгаа болсон юм байлээ. Одоо энэ нэг лаг хүмүүст хөрсөн сериалууд чинь ингээд дандаа нэг сүлд нэг ангидууд гаргадаг болсон шүү дээ. Эднийх ч гэсэн бас тэгсэн тэгтээ цацгаа байсан. За энэ тэгтээс учирч ансандаа байлээ. Англи хэлтэй орнуудад cult classic гэдэг нэг тийм нэр томьёо байдаг. За маш их дэмжигчд шүтэн бичрэгчтэй болсон киног энэ төрөлд хамруулан тооцдог. За бригада үнэхээр cult classic кино босноо гэвэл тийм. Харин олон нийтийн зүгээс гэмт хэрэгтнүүдийг сайн сайхнаар, дурламаар, сэтгэл татмаар гаргасан, залуу үеийн тархийг угаасан, тэдэнд сөргөөр нөлөөлсөн гэх зэргээр бригада цувралыг бас маш их шүүмжилсэн байт юм байна. Аргагүй шүү дээ энэ чинь баг коммунист нийгэмдээ амьдэрсэн хүмүүс чинь бүгдээрээ амьд байж исэн үе юм чинь. Одоо энэ заяа бас нэг амар факт заяа. Нин ялангуяа түрүүнээс хойш би дахин одоо яригадаад байгаа зөрүүд найруулагчийн төрсөн хүү Леонид Сидоровтой тохиолдсон хэрэг бригадаг үзий ядагчдын гол жишээ болдог заяа. Яасан бэ гэсэн чинь найруулагч Сидоров өөрөө нэг эмэгтэйтэй ханилд суугаад Леонид гэдэг хүүтэй болсон юм байна л да. За тэгээд салаад хамгийн амар нь эцэг их хоёр нь хоёулаа хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээс татгалзаад аав ээж хоёр нь хоёулаа байж хаад хүүн дотор байртай сургуульд өссөн юм байна. Тэгээд эцэг ихтэй тоогдоогүй өсвөр насны хүү 2000-ад оны дунд үед бригадагста эд модонд орох үеэр өөрөө бригада маягийн гимтэргийн хурган бүлэглэл байгуулад яг гол дөрөвчиг нь хувцлаж аяглаад тэгээд дүрээ үрдэл хувааж аваад өөртөө өндөр нөгөө нэг космосын дүрийг өгсөн заяа. Одоо яг нөгөө найруулагчийн төрсөн хүн ингээ яваад нь шүү бодит амьдрал дээр. Космос болчоод. Ингээд баасаа гэмт хэрэгт орооцолдож явсаран байгаад хоёр чүүний аим хөнөөсөн хүчийн эсэх хэрэгээр ял шийдэгдэж саяхан суllагдаад байгаа юм байна. Тэнгүүд найруулагчийн хүү ийм юм хичгэрч одоо бүр өвцсөн юм шиг байна штэ тий аавгаа.
найруулагчийнх нь хүү ийм болчоор чинь хүмүүст хил ам хэрүүл тэмцэл хийхээс яах юм бэ те. За тухайн үед Оросын урлаг соёлын томчууд хүртэл баррикад бүүмэр, антикиллер зэрэг гэмт хэрэгтнүүдийг магтсан, сайшаасан кино гарч байгааг бол эсэргүүцэж удаа дараа мэдээлэл хийж байсан. За 2015 онд баррикадаа гаргахыг Украинд бол хориглосон. За харин кинонд Пьячл буюу зүгийн дүрийг бүтээсэн жүжигчин Павел Майко баррикада кинонд маш ам муутай байдаг гинэ өөрөө. За өөрөө энэ кинонд оролцсон тоглолсондоо ичиж гутдгаа. Яг гэвэл баррикада бол залуу үеийг гэмтэргийн ертөнц рүү түлхсэн асар том гэмтэрэг болсон гэж 2018 онд ярилцлага өгөх үеэрээ хэлжсэн юм байна. За 2010 онд сувралын дараагийн анги хийх тухай яриа гарсан. За тухайн үед жүжигчин Сергей Бузруков олон ангид баррикад киноны дараагийн хэсэг тоглохгүй гэж мэдгдсэн тухай Комсомольская правда сонин бичиж байсан. За Бузруковыг бүр юу яасан гэж өдөрт нэг л өдөрт 25,000 Америк доллар өгье гэжсэн. За. Тэгэхээр одоо сараар тооцохоор хэд болох вэ? За энэ кинонд тоглох санал болгосон ч тэр татгалцсан. За тухайн үед Оросын алдартай одууд өдөрт ойролцоогоор 10-аас 11 мянган доллараар тоглодог байсан юм байна. Уул нь даблцсан биз дээ бүр баг. За эцэст нь 2010 онд зураг авалтны гэсэн баррикада 2 кино 2012 онд нээлттэй хийсэн ч үнэхээр гутамшигтайгаар бүтлгүүцсэн гэдэг юм байлээ. Тэгэхээр бид нар ч хүртэл би бол анх удаа сонсож байна 2 нь гарсан гэдгийг. Би зүгээр яг нэг бас нэг саундтракийг нь сонссон. Яг энэ шиг гэхдээ яг нэг юм нэг утас унаал тэгэл утасны дуу байжснаа цаашгаа ингээ хөгжин болоо явцдаг штэ. Тэр саундтракийг л Бригада 2-ын саундтрак байсан гэдэл хүмүүс яриад байдаг гэсэн үнэн л юм байна л да. Тэ. Тэгээд энэ Бригада 2 дээр болохоор зэрэг кинонд багаасаа Америкт эцгийгээ огт мэдхгүй ээжтэйгээ өссөн Бловийн хүү аав нь цагтаа Москва гадагсан том гар байсан тухай мэдэж аваад гэмтэргийн ертөнцид санамсаргүйгээр татагдаа орж байгаагаар үйл явдал нь үргэлжилдэг юм байна л да. Тэгээд энэ кино 6.5 сая долларын төсвөөр бүтээд 7.9 сая доллар тухайд олж ижээ. Нэг актер хиншүү хэрус болоогүй юм байна. Ямар ч байсан амиа бол байсан. Тий, шатаачгүй юм байлээ л дээ. За тэгээд маш гоё яла яад гэвэл нөгөө нэг хэдий ийм одоо юу гэдэг одоо хүүхдүүдийг өсвөр үеийнхнийг уруу татсан матсан гэдэг ийм шүүмж дагуулсан ч гэсэн яалтчгүй Оросынч төр Монголынч төр үзэгчдийг байлдан дагуулж чадсан кино Бригада мөн үү гэвэл мөн. Тэгээд ийм сонирхолтой яриа хөргсөн Анжигада бас баярлалаа. Тэгэхээр хоёлоо энэ үргээд нэвтрүүлгээд маань дуусаж байна. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд Оросд нэг удаа цомгийн 14 дахь аялгаа буюу энэ амьдралд лав үгүй гэдэг бүтээлийн сонсоход дуусгана. Тэгээд хамт байсан сонсогч үзэгчтэй бас баярлалаа. За баярлалаа. За нэвтрүүлгийн маань одоо энийг нэг бригада хүмүүс ингээ шүүмжлээд байна шүү дээ. Энээс чи амар Слава Бацааны гэж сая бүр жинхэнэ андерграунд кино цуврал гараад бүр аллаа шүү дээ. Алсан. За нэвтрүүлгийн маань хамтран ялагчаар Morinaga Dars Япон шоколад за мөн автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэн даатгах суурьатаар 22 жилийн туршлагатай анхдагч Авторадиатор сервис хамтран ажиллаа. Баярлалаа. За өргөжлөлөө эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээгээ хүлээвч сонссны дараа хөгжүүлэлтэй хөнгөн байцгааг суурьатаагаар Яна нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3